Hi guys, энэ удаагийн бичлэгээрээ тавтай морил. Одоо хөдөө явах өдөр. Тэгээд бид нар одоо Захан аймгийн ямар сум гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ ямар ч зүйл улагчийн харур гэж байдаг. Тийш очих гэж байна. Цайлах газараа ирсэн байна. Одоо бараг нэг лүү орох гэж явж байгаа шиг байна. Лүүн орох гэж. Тэгээд чадвал нэг 9 тасархаа дээр очиод хончиг гэж юу бодож байна. Тэгээд нэг цайлчаад тэгээд гал судлан дөө. Өнөөдрийн миний аутфит нэг иймэрхүү байна. Өглөө шууд гэрээсээ гараад машин дотроо жоохон эвтэйхэн байх гээд шууд бараг л гэрээ хувцастай гараад ирсэн. Тэгээд гот зөр кросс өмссөн. Тэгээд одоо баг буцаад өглөх гэж байна. Сая цайлчлаа. Тэгээд бай. Түр зүр бай. Одоо би утлаа маргааш утлаа. Тэгээд гадаа жоохон бороо шивээ таслаад бороо орох маягтай юу болж байна. Тэгээд бороо орох бол зузаан авцаар салхина даа. Тэгээд одоо нэг цай ундаа уучаад 9 тасархаа дээр очиж тоглоод тэгээд цаашаа явна. Даавраа дүүрээ. Цэцэрлэг. Тэгээд архангай. Цэцэрлэг чи архангай болохгүй. За тэгээд явж байгаа. Тэгээд өнөөдөртөө амрах болж газар очоод уулзъя.
Чулуутын голлоор дуудсан гэж бодож байна. Тэндээ нэг ганц 2 өдөр болох юм байна. Тэгээд очиод ерөнхийдөө бол энэ чулуут голдоо ирчлээ. Ерөнхийдөө амар хавцал байна. Тэгээд би бараг яаж бичлэгээ нэлгэж бодож байна. Бид нар өвчтөр яг чулуутын голынхаа яг хажууд болох амралтын газар хоноод одоо юм буцах гэж байна. Тэгээд өнөөдөр ямартайс тэгээд нэг балагчаа нуур руугаа явтлаа. Тэгэл нэг байх. Тэгээд бүр болохгүй бол замдаа нэг хатаглах газараа олоод тэгээ буудлах байх. Тэгээд бичгтэйгээ хамтаагаарай. Лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Чулуут голыг яг хавцалт нь харуулъя заяа. Бүр баг ингээд бараг л 15 давхар байсан шиг өндөртэй байна хавцал нь. Тэгээ би чам холоос харуулах болохоор сайн харагдахгүй байж магадгүй шүү. Тэгээд бас тэ эмээ бодно штэ. За тэгээд би танарт харуулъя. Би түрүү бас санаад бүр тий цаашаа одоо их хэсэг рүү нотсон бохгүй. Тэгээд ихтэй би нөгөө нэг яг одоо таблетаа авч яваагүй болохоор аавынхаа утсаар бичсэн. Тэгээд өнөг яг мессенжерээр дамжуулсан болохоор сайн харагдахгүй байж магадгүй шүү. Тэгээ яг уу жоохон ч гэсэн харуулцъя гэж бодоод тэгээд үзүүлье гэж бодлоо. Энд бол амар юу байна? Гүнзгий өндөр бараг яг 10-аас 15 давхар байсан шиг л өндөртэй.
тийм болсон шүү дээ. Сэтгэл амар юм өссөн юм зэрэг. Их бол одоо хэд юм бэ? Сайд хавшаа ороод ирсэн. Гахдын өдрөө. Энэ гол бэн. Яг одоо маргал явж байгаа гэсэн зүйл орж ирсэн. Тэгээд гэсэн зүйл орохоос өмнө дараа нь уучлаа маргааш өглөө хөдөлж байна. Тэгээд бичлэгээ тасалсан. Тэжмэс сум дээр ирээд одоо нэг байрлах газраа ирээд хонсон. За өнөөдөр болохоор яг Идэр сум руу явна. Гэтэ Идэр сумаараа наагур нь Шорон замаараа яваад Улаачаа нурлогоо явах юм шиг үлээ. 150 км л явах юм шиг үлээ. Тэгээд бид нар өөрөхдөө бол нэг иймэрхүү газар хоёр ортой нэг ширээтэй газар ирсэн. За тэгээд бид нар өмөө баглаад одоо явах гэж байна. Тэгээд бичлэгтэйгээ хамтаа. Бид нар засмал самаас гараад Шорон сум руу ороод нэг харилцаагаар нэг 40-40-60-70 км явчлаа. Тэгээд одоо цайлах газар ирлээ. Гадаа өнөхөд бол амар салхитай байна. Тэгээд нууран дээр очиод уулзцгаая. За ингээд Улаагчаар нууран дээр ирлээ. Одоо ингээд цаашаага яваад тэр нэг элсэн манхантай хэсэг дээр нь очиноо. Одоо тэр хадтай хэсэг дээр гарах гэж байна.